Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгон хайрхан дүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч Жигжид сүрэнгийн самдаг сүрэн Шин Улаанбаатарыг хамтдаа бүтээцгээе. Сайн байцгаана уу та бүхэнд энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Би сэтгүүлч Батбилэг байна. За өнөөдөр би бас нийслэлийн засаг даргын орлогч ажиллаж байсан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Самдаг сүрэнтэй ярилцгаар цаг товолж ирсэн. За сайхан намарч байна. Сайхан намарч байна уу? За ажил ихтэй байна уу? Ихтэй байна. За санал хүлээж авсанд баярлалаа. За ковидын үед бол хот дүүргийн удирдлагуудаас ер нь одоо салбар хариуцж исэн сайд удирдлагуудаас сайн муу янз янзын олон дөрүүд бас тодорж исэн. За эдгээр энийг нь бол яалт байхгүй та. Тэгээ би эндээс яриагаа эхлэе гэж бодсон. Яг ороод чуулганы хуралдаанд их хурлын гишүүдээр загнуулаа суугаад идэх юмаа л танилцуулж байгаа шүү дээ тийм. Нөхцөл байдал хөшгөний ардаа ямар байсан юм? Би чинь 2020 оны 11 сарын 1-нд ер нь яг үндсэн одоо нийслэлийн засаг даргын орлогч сонгон найрхан дүүргийн засаг даргын ажлыг өгөөл нэг хоноо л тэгээд нийслэлийн засаг даргын орлогчоор томилогдож ирж байгаа шүү дээ. За ингээл ирснээс хойш яг 10 хоногийн дараа буюу 11 сарын 11-нд нөгөө энэ айх төр өвчний чинь тохиолдол Эхнийх нь гарч ирээл ингээл бид нар тэрний урд бол ер нь өндөржүүлсэн бэлэн байдлын төвчөнд ажиллаж исэн хот улсаараа тохиолдол илрэнгүүт нөхцөл байдал шал өөр болж хувирж байгаа. Тэр бол бид нар чи ерөнхийдөө хөлөөрөө тогтоосон юм нөхцөл байдалтай байлаа шүү дээ. Тэгээ тэр өдрийг бол сандын тэгээд яг засгийн газар дээр бид шөнө 3 цагт хурал зарлагдж байсан санагдаж байна шөнийн. Тэгэл очиод нөхцөл байдал ийм боллоо. Ингээл шууд өндөржүүлсэн бэлэн байдал руу хот шилжиж эхэлсэн. Бид нийслэлийн засаг даргын эдийн засаг хариуцсан дэд үтсийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч буюу одоо энэ чиглэлийн төсвийн тодтголын ажил яг тулдсан тодтголын ажил дээр одоо яг суугаад зуралдаад байж идэл цар тахлын асуудал гарч ирж байгаа. За ингээл тэр үед чи ингээл тал руугаа бид нар нэг вакцины ирэлт гаргаал. За ингээд олсон вакцины сайн муу гэдэг ийм нийгмийн шүүмжид бас очиод унах босох янз янзын нөхцөл байдалтай байлаа шүү дээ. Тэгээ би зүгээр ер нь юуг анхаармаар юм байна гэдгийг нь өнгөрснөөр бас нэг жишээ болгоод таныг хэлэх хүнэл гэж л ингэж л одоо зорж асуугаад байгаа юм л та. Дэлхийн ертөнц өөр болж байна. Уур амьсгалын өөрчлөлт орж байна. Бид биш дээ ийм олон сорилтуудтай хүссэн үсээгүүд маш их дайралтна. Ахиж бий болно. Энэ бол тодорхой асуудал. Тэгэхээр энийг бид нар ер нь юун дээр одоо яг төрөл бүрийн одоо янз бүрийн л одоо нөхцөл байдлыг нөлөөлж сайн байна муу байна. Яг мэдээж албан ёсны дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол Монгол улсыг эндээ тэмцэх чиглэлд одоо Монгол улсын засгийн газрыг үнэлсэн шүү дээ. Одоо хохирол хамгийн багтаагаар туллаа. Бусад улс орнуудтай харьцуулахад ийм байла гэд. Энэ бол нэгд одоо олон улсын мэргэжлийн газраас үнэлсэн үнэлж. Одоо тэгвэл бид өөрсдөө энэ дотор байсныхаа хувьд боддоор энийг үнэлэх ёстой. Энэ үед бид нар ер нь ямар бидний гаргасан ямар үйлдэл зүг байсан, ямарууд нь буруу байсан гэдгийг боддоор үнэлэх ёстой. Энэ дээр вакцины асуудал сүүлд гарч ирсэн байхгүй юу? Тэр үе чинь вакцин бид нар хэрэглэх вакцин байхгүй. Вакцины асуудал дэлхийн нийтэд бүрэн туршигдж дуусаагүй байсан үе байхгүй юу? Тэгэхээр вакцины асуудал бол ахаад он гарсны дараа. Тэрний наан бол бид нар зөвхөн энэний тархалтыг яаж барих вэ гэдэг энэ асуулт. Тэгээд иргэдийнхэн амжиргааг дээр нь эдийн засгаа муудахчих хүн шиг яаж барих вэ гэдэг. Тэгэхээр эдийн засаг муудах энэ чинь хоёр өөр үнэлэмжтэй юм гарч ирж байгаа. Мөнгө эдийн засгаа барих. Нөгөө талд бид нэр сул одоо жишээлбэл хөл хорой барьжвал хүмүүс аймнаас өргөднө. Тэ? Тэгэхээр эдийн засаг гэж бодох иргэдийн эрүүл мэнд хэтрэх бодоод бүх том хөл хоройнуудыг байнга бариад байвал эдийн засаг нь орж унаа. Хүмүүс амьдрах ёстой. Чи манай Монгол улсаараа энэ чинь хотоороо бүтэн энэ чинь эдийн засгийн эргэлт байхгүй ингээд нэмэгдэх үйлдвэрлэхгүй зогсож чинь гэдэг чинь тэгэл цаашаа нөгөө дотоодын нэмэгдэхгүй энэ чинь ингээд унаал эхлэх шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ хоёрын яг голоор зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Гэхдээ энэ маш их эрсдэлтэй. Эдийн засаг муудсан гэхдээ бол бус тус орнуудыг бодох юм бол шал дээр авчихгүй нэг юм. Тэгэж бодол босч. Энэ гिचээчээ гэдэг ингээд яриад хүмүүс хөндлөнгөөс одоо хэлэх өөр байхгүй юу? Яг тэр хүнд яг адилхан гарын үсэг зурх баал өгөөд за тэгвэл та одоо ингээд одоо эндээс нэг биеийн мод зөвхөн хот руу орж ирэх гэж байна. Энийг оруулах хэсгийг та шийдэгээ баал өгөхөд тэр хүн яг тэр нөгөө жиргэн дээр бичдгээрээ бичих шийдгүүгүй байхгүй. Хотод ингээд дархаагаа тайчих юм бол маш олон иргэдийн ойр дотны хүмүүс амнасаа алдсан шүү дээ. Тэр чинь хүний шийдвэр гаргалт болгоны цаар хүний амнасаа байхгүй. Яг л одоо мэдрэмж тэгээд дээр нь ажлын туршлага тэгээд дээр нэг одоо шийдвэр гаргах одоо зүрх зориг бас жоохон байх хэрэгтэй. Гарах хэрэгтэй. Тэгээд одоо шийдэн шүү дээ. Нэг ийм болдог штэ. Саяхан
өнгөрсөн жил Улаанбаатар хотчин баг үндсэндээ живлээ. За яав хэр зэрэг энэ сэлбгол дагсан энэ барилга бүтээн байгуулалтуудын асуудал нөө тэр шавар намагтай хамт дэлбэрлээ шүү дээ. Яг би бол тэгж харлаа. Ямар муухай хүнийхүү энэ хоттой хандцсан тийм. Ямар муухай нөгөө мөнгө цагаанууд дулаан гэдэг шиг болчихв гэх ингээд нөхцөл байдлууд харагдаад явлаа. За энэ дээр бол та яг одоо гардан тулааны тугийг барьлаа л да. Яг харагдаж байна. За энэ дээр тэр эс аутлетс гэдэг тэр том дэлгүүр одоо буулгаад бараг дуусч байна. Тий, дууссан. За тэр шатгуун түгээ станцыг нүүлгээ шилжүүлчлээ. За тэр одоо бидний яриад байдаг нөгөө авилга гэдэг тодтолтой нөгөө аква гарден. За энэ хотхныг бол ингээд зогсоохоор боллоо гэд ингээд шийдвэрүүд гараад хэрэгжээд ингээд явж исэн. Дахиад ийм нөхцөл байдалд авчруул яах вэ? Бид ерөөсөө одоо хуульд хандж байгаа хандлага энэ төр бол их өөр замаар байдлаар явж исэн байна. Тэгээд тэрний өөр энэ биш шүү гэдгийг харуулах тэр дохион саяны тэр 3 одоо бидний бодлоор саяны тэр 3 объектын дээр хандах хандлагаар бид харуулахыг уг нь зорьсон. Болохгүй ирвэ барьсан бол тэр яаж ч байсан хамаагүй буулганаа, нурааж болдго юм аа, нураах ёстой юм аа гэдгийг харуулахыг зорьсон. Тэгээ эн чинь асар нэлээд өндөр түвшний хохирол юм болно. Яагаад гэвэл бас төрийн алба өөрсдөө энэ бас тодорхой шийдвэрүүдэд нь гаргалтанд оролцсон байдаг байхгүй. Огт хувийн байгууллага ямар зөвшөөрлөгөө очиод асуудлаа хийгээгүй байдаг. Гэхдээ мэдээч тодорхой байдлаар төрийн байгууллагаас зөвшөөрлүүд авсан байдаг. Тэгэхээр төр буруутгуулж хараг байгаад. Тэгэхээр аль талдаа энэ чинь сургамжуулж хариуцлага алцаалан тушаалтан бизнес эрхлэгч нар ер нь манай бизнес эрхлэгч нар толгойд нь бас нэг юм буруу юу байна штэ. Яадаг бол одоо ингээ хөөцөлтөд явбал илүү сайн хөөцөлтчүүл илүү одоо ингээд яадгийн ойлгуулчвал тайлбарлаж яач вэ одоо ингээд ер нь ажил маань бүтчих юм шиг болж ингээд явдаг энэ нөхцөл байдал ерөөсөө ийм юм руу хөтлөж байгаа. Хамгийн эхлээд буулгаарай тэр хугацаанд буулгаарай гэж бид нар чинь бас мэдээлэл өгнө. Хуулийн дагуу бас тодорхой хэмжээний хугацаа өгнө. Тэгэл болохгүй болохоор сүүлд тэр экскаватортай дахиж ордог чинь хэрэгжүүлэхгүй учраас дахиж орж байгаа шүү дээ. Одоо яах юм тэгээд? За би одоо шүү дээ яг Батгун түгээх станцыг буулгаад буулгах процессыг эхлүүлээд тэр нөгөө эс аутлыг нөгөө буулгаад тэгээд эцэст нь нөгөө юугаа эцэст нь тодорхой одоо барилгын тэр эдэнгүүд айтах эвтэйхэн одоо буулгаад авах энэ боломжийг өгж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг буулгуулад ингээд жижиг нэг байшин байсан бүтэн дуусгаад энэ процессын дээр зогссон. Аква гарден дээр шүүхт хандсан. Угаасаа тийм байх болох нь тодорхой байсан. Тэгээд ер нь аква гарден дээр нэг байсан нь 500 гаруй хохирч гараад ирсэн иргэд. Тэр иргэд гарч ирсэн. Тэгээ очиод яг дайраад асуудал шийдэхэд одоо бизнесүүдтэй одоо ямар нэг хууль зөрчсөн албан тушаалтнууд болон бизнес эрхлэгчдийн асуудал дээр бид хатуу ширүү хандаад асуудал шийдэж болж байгаа. Нөгөө талд хохирогч талд нь дахиад иргэд гараад ирэхээр нөхцөл байдал бас л өөр түвшинд очиж ирнэ штэ. Тэгээ ер нь бол буулгана хохирлыг яаж барагдуулах вэ гэдэг түвшинд л очиод аква гарден бол тэр түвшинд л байсан. За одоо бол яг ямар түвшинд очиж байгааг юу ахгүй. Тэр үед ер нь барилга зогсооцсон штэ. Дөрөвтэй шийдэж харуулах ёстой байсан. Шатгуун зүгөөс станц. Одоо өөр байгаагаа бас гаргаж иж хийх л ёстой. Дахиад байгаа. Байгаа. Дахиад зөрчсөн зөндөө юм байна. Тэгэхээр нэг хэдэн үнээр хэдэн байгууллагаар туг дахих биш. Өөр газруудаа гаргаж иж харуулах ёстой. Тэгжиж энэ нөгөө шин хууль мөрдөх, хуулийг хэлбэрлэлтгүй нэг утгаар нь нэг агуулгаар нь мөрдөх гэдэг зүйл чинь хэрэгжиж. Хуулийн тэгшүүлчлэл гэдэг тийм тийм. Өглөөний гудам гээд ийм гудамтай боллоо гэдүүлээ. Энэ одоо юу гэдэг нь залуучуудад бас нэг юм очиж газар за одоо янз янзын одоо битээр ардтал дээр чинь ингээд хурим найрын зураг авалтууд явж гин. Тэ нэг юм өгүүлэгдчихсэн орон зайг нөхчих энэ хандлага бол ерөөсөө нэг юм сэтгэлгээний шийдэл юм шиг л байл л дээ. Энийний санаа шийдэл юу нь яаж анх гарсан юм? Сонгон хайрхан дөрөвт би нэг цэцэг дарах 4 жил хийлээ. Сонгон хайрхан дүүргийн эдийн засаг өөрийн орлого бол бага штэ. Таарав. Тэгэхээр энэ эдийн засгийг яаж сэргээх вэ гэдэг энэ санаанаас үүдэлтэй дээр нь нэмээд өглөө 100 өглөө штэ. 8 цагт манайхны ажил ерөөсөө ихэд. 100-ны өглөө чинь баг бүтэн нармар шараад ерөөсөө өдрийн 10 намрад цагийн бол өдрийн 12 цаг штэ. Тэгэхэд ажил амьдрал өрнөхгүй хайран эдийн засаг штэ. Тэгээд энээс хараад сонгон хайрхан дүүрэгт анх 2019 онд өглөөний гудамжийг хийж ийсэн. Тэр санаа шууд энэ туулбарлагдаж ирж байгаа. Нөгөө өглөөний эдийн засгийг дэмжих гэдэг ийм санаа яваал энд ирж байгаа. Энд бол хамгийн цаатлан цахин кафе бинэ
орлого эхний сард бол 2-3 давалцсан шүү дээ. Нөгөө энэ гудамж нэгдснээр. Тэгээд эргээд цаана одоо наатлийн энэ кафенуудын зардлууд бүгдээр итгэсэн. Тэгээд одоо эндээс орлого нэмэгдүүл хотын 1% чинь нэмэгдэн тэгээ өөр газрыг гоё болгоод ингээл цааш явах хэрэгтэй. Тэгээ эндээс ер нь гэхдээ бас тэр дараагийн тэр паркийн оюутлогын тохиолтын ажлын санаа чи явсан шүү ер нь. Таны хувьд одоо жишээ нь энэ хувийн хвшлүүдтэй за одоо энэ барилга бүтээн байгуулалтын салбарт ч юм уу энэ зүр үйлчилгээ одоо юу гэдэг энэ салбаруудад хувийн хвшилт үйл ажиллагаа болж байгаа байгууллагуудтай ямар харилцаанд ажилладаг байсан юм? Ерөөсөө л энэ хүний оролцоогод багасгах хэрэгтэй. Бизнес саад болдог нөхцөл байдлаар болох хэрэгтэй. Төр. Тойрог руу ч асуугаад хэлт. Энэ сонгойрхон дүүрэг рүүгээ хандж байгаа энэ ажил юмнуудыг явуулж байна уу? Сонгойрхон дүүргийн өнгө төрх би 16 онд засагдар болсон шүү дээ. Тэгсэн. Тэгээд тактик юу гэсэн гэхэлэр дүүрэг ер нь маш хүнд байна гэдгийг бүх шатанда ер нь хамгийн хоцрогдсон дүүрэг болчлоо гэдгийг одоо гоншгонох гэх юм одоо ийм тактикийг бүх төвшөнд барьсан. Албаар. Угаасаа ч тийм байсан. Тэгээ боддоо нөхцөл байдал тийм байсан. Тийм байсан. Тэгээд бүгдээр одоо хаа газар тэгээд одоо энэ сонгойрхон дүүрэг хэцүү дүүрэг гэдэг юм яваад байгаа чинь тэр үеэс юм шүү дээ. Ер нь л тийм бүх төвшөнд сонгойрхон дүүрэг хэцүүдлээ баларлаа одоо үнэхээр ч тийм ч байсан. Тэгээд 8 жил маш том өсвөлт хийсэн бүх чиглэлд байгаа шүү дээ. Боловсролын салбарт 3 одоо сургууль цэцэрлэгийн хүрэлцэн хангамжаар бид хотод тэргүүлчлээ. Нөгөө 3 ээлжийн сургууль мургуул бол байхгүй шүү дээ. Цэцэрлэг чинь зарим нь 15-6 ангид өргөлтэй цэцэрлэгүүд ажиллаж шүү дээ. Улсын цэцэрлэг. Хуучин цэцэрлэг төгөө нэг очрлог байсан 16 он байхгүй юу? Тэгээд 8 жилийн өмнө шүү дээ. Гэхдээ ингээл одоо бусдын төрөнд орсон. За дээр нь нэмээд зам гэмтлийн эмнэлгээс үйлдвэрчний эвлэр холбогдох 6 ягны зам одоо ингээд ашиглалтанд орохоор ажлын эд өрнөж байна. За содон хорооллын жишээ авъя. Содон стандарт хороолол гэдэг нэг сурчлагыг сонссон байна. Гэтэл эн чинь ямар ч стандарт биш хороол байсан шүү дээ. Нэг сургуульгүй цэцэрлэггүй тэн чинь тэн шавуулаад зүгээр хүмүүс авчраа буулгацсан. Одоо сургуультай 2 цэцэрлэгтэй сая бид нэр дотоод нөгөө талбай өрхийн имлэггүй бүх юмтай болсон. Гэхдээ энэ мэдээж иргэдэд харахад бол чамлалтай л байгаа заяа. Яагаад гэвэл энэ чинь улмал гоё баймараа штэ. Нэгдүгээр оруулын арын гаражуудын чөлөөлөлт байна. Тий, тэр гоё явсан байлээ. Дугуйн зам бид нар нэгдүгээр оролол дугуйн зам тусад нь барих бол ярдггүй үсэд би чинь нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай газар чи яаж тийм их юм. Хүүхд залуучууд нь театр засгийн газар нийслэл аль төвшөндөө хийж хагаад тэр нэгдүгээр оруулалтын дугуйн зам чи Улаанбаатарын хамгийн урт дугуйн зам тийм болсон гэсэн тийм болсон. Тэр оюун билээ ш тэр бол одоо хүмүүс тэргээр явж сайхан ашиглах хэрэгтэй байна тий. Юм ихлэхэд нэг олон нийтийн дэмжлэг гэдэг чи аягүй чухал. Иргэд нөгөө талгаараа зогсчих юм бол юм ерөөс ажил ерөөс явахгүй гэдэг урд ярьж ирсэн тий. Одоо энэ хаанаас гисэн гэхэлэр хотын төвөөр бид нар хашаа буулгаад эхэлсэг санаж байна. Энэ бүх хашааг байгууллагууд хашаагаа буулгая гэж. За тэгээ скайтлын гадна талын хашаа нь буусан. Эмнэлгийн гадна талын хашаанууд буусан. Сүүлд нь Богд хааны музейн гадна талын хашаа буусан шүү дээ. Урд нь хашаа буухад нэг хүмүүс айдаг гэсэн байхгүй. Яг л хашаа буугаад оронд нь байшин мэрэгдэх гэж. Гараж буулгачих юм бол буулгаал оронд нь байшин барих нь гэж ингэж айдтай байсан. Харин нийслэлээс бүх гаражийг газар чөлөөлж түрүүнд нь ногоон байгууламж барья. За хашааг буулгаж иргэдэд нөгөө чөлөөтэй зорчих боломжуудыг нээе. Иргэн нөгөө алхаад явах гэхээр хашаанд тулчаад ерөөсөө болохгүй болчиход исэн үе байхгүй юу. Тэгэхээр хамгийн том одоо тэр нөгөө иргэдийн дэмжлэг авах нь газар чөлөөлөөд хашаа чөлөөлөөд оронд ногоон байгууламж явган зам. Тэр автомашингууд дандаа явган зам байлгая гэдэг энэ ажлыг эхлэж зөндөө хийсэн. Тэгээ тэр нь иргэдэд харангуут за одоо дараа нь хүний одоо зөвшөөрлөгөө хамаагүй гараж гэдэг чинь урд нь тэрийг хүн сайхан ашиглаад дотор нь юмаа яагаад ингэ ашиглаж ил байсан байж таарах гэж байна. Тэгээ тэрийг буулгая гэхээр хүмүүс огт хүлээж авдаг урд нь тулаан болдог байлаа шүү дээ. Төлөөлөд ард нь айцсгүй дээ. Ард нь юу гэх энэ тоглоомын талбай бариад өгнө шүү дээ. Гэт ингэхээр иргэд өөрсдөө энэ чинь дэмжээ. За би тэдэн сарын тэдний өдөр тодорхой юм авчиё. За би гаражаас ийм авчаа гэж дэмжээд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь иргэд манай тал нэг талд гарчаар зэрэг ажил хамаагүй амар. Урилга хүлээж авч сайхан ярилцсанд баярлалаа. За тэгээ зорж байгаа ажил үүсэт нь өндөр амжилт хүсье. За хийж хэрэгжүүлж байгаа. За хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил болгоно бас үр дүнтэй байх болтугай. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгон хайрхан дүүрэгт Монгол ардын намаас нэр дэвшигч Жигжид сүрэнгийн самдаг сүрэн Шинэ Улаанбаатарыг
хамт удаан бүтээцгээе.